муу найз нь танд орно. Тавгүй бол Надаас илүү мууст натаа гэх юм уу? найз бол тансаг хэрэглээ шүү дээ. Нөхөрлөл бол ерөөсөө тэр чигээрээ хөндлөл واخгүй. Нүлийн зөвшөөрөхгүй би энэс хөөх юм чинь. Амжилт төсөө дурака. Хайртай шүү новшоо. Сонирхтой пүүждэр чицүү 79 оных. Бид хоёр баруунд одоо төрж өссөн хоёр л да. Тэр нэг үл 5 шар махих. Гэхдээ би энийг бол жоохон бахтаа нэг сайн мэддгүү байсан. Таралдаг л байсан юм бэлээ л дээ сүүлд бодоход. Манай 5К махих. Би 21 геолог ханы материалын одоо наа тавил байсан. Тэгээ 91-р хороол 5 шараар нутагтай. Бид өөр багын тэнд ер нь бол нутагшилтай. Дараа нь кино урлагийн дээд сургуульд нэгэн жүжигчний найруулагчийн ангид нөгөөх нь найруулагчийн ангид элсэн ортноос хойш би энийг илүү сайн мэддэг болсон. Нэг анги гэж явдаг. Уул нь 2 анги л да. 5К бол нэг киноны найруулга тал руугаа явцдаг. Манайх болохоор театрын найруулга тал руугаа явцдаг. Манайх хүүхд залуучуудын театр дээр үндсэн мэргэжлийн хичээл ордог. Одоо энэ кино үйлдвэр буюу хажуудлын кино урлагийн дээд сургууль дээр бол нөгөө ерөнхий эрдэм гэж ордог шүү дээ. Тэрийг бол бид нэг ингээд цуг ордог. Тэгээ ер нь бол нэг англи гэж явдаа. Одоо манай тако дээр тэгэл салахгүй тэгэл. Сүүлийн 10 жилүүд бол илүү их одоо Facebook-ийн буйнаар гэх юм уу бүр илүү их дотн бол нэрэ чивтэр чинь хамт байсан шүү дээ. Нэрэ чимштэй гэдэг зүйлүүдийг мэддэг болцоос ийм найзууд ер нь бол уран бүтээл дээр уран бүтээлээс гадна юуны хувьд үдэл бодлын хувьд тэгээд аливаа нийгэмд хандж байгаа ч гэх юм аливаа асуудалд хандж байгаа хандлагууд нь бит хоёрын илүү их ойрхон. За тэгээд одоо юу гэдгийг бас нэг юм арай зөөлөн хүлээцтэй талдаа бол пүүж маань илүү их зөөлөн дөлгөн хүлээцтэй гэдэг ч юм уу. Гэхдээ ер нь бол нэг тийм аливаа хандж байгаа хандлага харж байгаа өнцгүүд нь илүү төстэй учраас бит хоёр бас их тийм яриа нийлдэг, ам нийлдэг, гар нийлдэг хүмүүстэй. Найз бол тансаг хэрэглээ шүү дээ. Яагаад гэвэл найздаа одоо халбаг пиво ихтэн зав гаргах хэвээр. Тэ хаяа нэг ганц нэг пиво аваад өгчих. Мөнгөд авах хэвээр. Ажил төрөлд нь тусдын болох хэвээр. Амьдралд нь гай болохгүй байх хэвээр. Тэ тэгж боддоо шүү дээ. Хүмүүсийн ойлголтууд бол найз гэл тэгэхээр хагцад салшгүй те ингээл одоо юу гэдгийг одоо 100 ч байсан өвч байсан мэдхгүй хөдөө гадаа хүртэл хамт байгаа л хэлхэлтэй л тэгэл тийм найзууд найз гэж хэлэх авч үзээд байдаг юм шиг байлаа. Одоо тийм найзууд ч гэсэн байдаг л ах. Ер нь тэгч ёстой байх л та. Тэр бол хүний ойлголт би тэр чинь нөгөө тех ёсгүй гэж байгаа юм биш үү? Миний хувьд бол үжил бодлууд буюу аливааг харж байгаа өнцгүүд нь илүү төстэй ойрхон байдаг те. Би нэгэ хүлээн зөвшөөрдөг. За магадгүй санал нийлэх үедээ би эндээ хилчихэд нөгөөдхийг нь бас хүлээгээд буулгаад сонсоод авчдаг тийм хүмүүсийг илүү их найз гэх юм болов гэж боддог шүү дээ. За ингээ хоёул утгаараа пэт методлоо доо. Мэдээж найзууд гэхэр өдөр шөнөгүй хэлэлтэй л одоо энэ тэнд ингээл одоо байнгын нэг юм холбоотой сяма ихэр шиг яваад тахын ч одоо хайшин тий. Сайн муу альч үед нь байж идэг. Өдөр болгон гэхээсээ илүү хүнд юм боллоо гэхэд дэрэгдэн байж их хэвээр ямар нэгэн баярт үйл явдал болдог ч юм уу сайн тохиоход нь бас дэрэгдэн байж их хэвээр энэ л бол одоо найзын гэдэг юм гол утга учир шүү дээ. Хэрэгтэй үед нь хажууд нь байж чадна гэдэг чинь л одоо жинхэнэ найз шүү дээ. Тэр хүнд би хэрэгтэй эсвэл тэр хүн надад хэрэгтэй бол би тэр хүнд хэрэгтэй бол эсвэл тэр хүн надад хэрэгтэй бол бид хоёр би энийг ханаач болж болно. Найзууд ер нь тийм шүү дээ. Ханаач би энийг олцдог шүү дээ. Тэгээ нэгмэтгэд л уулзах зам нэгдсэн явж идэг үстэй.
Тэгэхээр заавал одоо юу гэдэг пүүжи их нэрийн нэрийг хин гэдэг хаана ажилтдаг хэдэн настай бүсгүй пүүжийн том хүн одоо хэдтэй үлээ мөлөө өдр надад сонирн биш байхгүй. Надад пүүжил хэрэгтэй пүүжил сонирн байхгүй. Пүүжил ч гэсэн тэр байхгүй. Тэрнээс биш манай ихнэр бит хоёр өнөөдөр өчтөр маргалтсан уу эсвэл өнөөдөр бит хоёр гадуур хоол идэхтэй хаана бол идэх гэж байгаа мэдгэж байгаа эдгээр бол пүүжил ямар хэрэгтэй. Энэ чинь бит хоёр ч өөртөөхөө одоо тайпаар өөртөөхөө тархиныхаа хэмжээгээр өөртөөхөө хязгаараар амьдарч байгаа найзлж байгаа найзууд шүү дээ. Ялангуяа энэ ажил хэрэг дээр ажил төрөл дээр нэг салбарынх бөгөөд найз байна гэдэг нь бол ойлголцоход амар байдаг. Яг одоо яг жишээ нь зохиол мохол ингээл бид хоёр хоёулаа зохиол бичнэ л дээ. Тэнгүүч яг зохиолоосоо одоо гацах ч юм уу те одоо уншуулаад чи энэ дэр нэг юм санаа уншаад нэг юм хэлээч тэргээл тиймэрхүү юм гардаг байхгүй юу. За киноны ажил дээр нь бол бид хоёр ч бас баггуул хамтарч ажиллаж исэн. Тэнгүүч яг нэг мэдрэлцэх гэдэг юм чинь яг тэн дээр айгүй хэрэг болдог байхгүй юу. Бусад хүмүүс ойлгохгүй байхад би найзгаа ойлгож явах хэрэгтэй. Найз минь тэнд бодолж яхад би тэрийг нэвтэхэн залруулж явах хэрэгтэй байхгүй юу. Намайг ч гэсэн ингээд нэг бодлол яах авчраа болохгүй ингэж хасаад нөгөө найз чинь тэгэл талтуулгал минь найзаа ингүүл яах вэ тэгвэл яах вэ гэл ингэсэн нэг юм кино зохиол бичтэй гэж бодоход шууд би энэ лүг хамгийн түрүүнд уншуулдаг шийддэг. Хөө энийг нэг хараатгаач завчин байна уу заачин байна уу. Би энэ дэ зөвлөх зөвлөгөөнд нь одоо юу гэдгийг өстой гой болсон биш үү үгүй гэж хэлэхээсээ илүүтэй шууд хэлчихдэг те арай л наач хот юм биш үү. Тэ. За ийм гэж байдгийг гэдэг ч юм уу. Тим үгнүүдийг илүү би энэ лүг ойрхон хэлчихдэг учраас илүү амар байдаг шүү дээ. Одоо би нэг энэ рүү нэг юм энэний зохиол биччихээд явуулсан чинь энийг явуулж өгдөг. Энийгтэй тэгээд юм шоолж нэгээд авах чинь арай л энэний кино гэхэд миний найз арай л их хүн үхээд байна уу. Би найзаар бахархдаг шүү дээ. Манай пүүж альва зүйлд аюу шудраг өөр гэсэн өнгөтэй тим уран бүтээлч. Би ялангуяа найзынхаа одоо ирвэстэй хоёр бүтээл дээр нь би найзаар аюу их бахархдаг. Баримт кино гэдэг өөрөө айгүй хүнд урдаг, хүнд жанр ахгүй. Энэгээр баргийн хүн хийхгүй. Тэгээд дээрэс нь ирвэс гэдэг амьтантай бараас өдрөө огт харуулдаггүй. Одоо мазаалагын дараа бараг орохоор амьтан шүү дээ. Гэтэл тэр амьтны араас 10 жил хөөцөлтөн гэдэг бол энэ зарим хүмүүс тэнэг гэж бодох бах те. Бараас сурахгүй амьтны араас 10 жил хөөцөлтөд нь хаа юу энэ амьдралын утга учир муу юм. А миний хувьд бол энэ яг жинхэнэ уран бүтээлч хүний тэр төсвөр хатуужил уран бүтээлтэй чин сэтгэлээс хандсан тийм хандлага яг тэрүүгээр илэрсэн баггүй. Тийм учраас би пүүжийнхээ хийсэн эрвсийн амьдрал тэгээд уулын эзэн гэдэг богино хэмжээний кино хийсэн. Би маш дуртай. Яллагдагч киноны сэтгүүлч маш богинохон цөөхөн гардаг. Тэгтээ шоуддаг тэр нэг шоун байна. Тэгээд нөгөө жүжигчин болд эрдэнэ ахад загнуулдаг хэсгийг хүлээж авч байгаа авалтууд нь гэдэг ч юм уу. Тэр нь яг жүжигчин хүний хувьд айгуу сайн гаргасан дүр. Хоёулаа дуулъя гэдэг кино нөгөө. Тэр бол яг жинхэнэ 5К-гийн үнэр. Тэр бол 5К-гийн яг кино. Би бол 5К-г тийм яг тийм гэж хэлж мэдэхгүй байсан зүгээр юм. Тиймэрхүү кино 5К хийгээсэй гэж бодож ирсэн чи. Хоёулаа дуулах гарч ирсэн байхгүй. Тэгэхэд би яг энэ бол яг 5К-гийн кино мөн байна. Эндээс 5К өмөрчин дэр. Бус кинонууд нь яах тий бол зүгээр. Яг кино нь бол юу байна. Хоёулаа дуулах байна. Маш гоё дараа 5К-гаас гарах юм болов гэж чинь хатан ээж айгүй гоё гараад ирсэн. Тэр бас нэр гоё байсан юм байна. Хүмүүс юу яагаад гэдэг вэ хөөе 5К-г нөгөө нэг бодлын хулгайч киноны нөгөө нэг шоронд ордог нэг дүр үүдэн шүү дээ. Тэрнгээр нь айгүй яриад идэг л да. Би ч өөрөө бас нэг хязгааргүй гэдэг кинонд бас нэг шоронд ордог сэтгүүлчийн дүр тоглож ирсэн байхгүй. Тэгмэд би тэрэн дээр айгүй их андуурдаг байхгүй. Бүр одоо надтай айгүй олон хүн гэл. Яа чиний тэр шоронгийн кино ч яста гоё шүү. Оо баярлалаа гэдэг би нэг өөрөө киног ярьж нэгдэв л. Оо баярлалаа. Тэр пирет хөрөөл ингээл гитдэг болс амар хөнгө чинь. Аа нөөшөө 5К яриад байна. Тэгмүү чи 5К-г бас хүмүүс тэгдэг гэсэн. Чиний тэр сэтгүүлчийн дүр шоронд ордог сэтгүүлчийн дүр ч яста гоё дүр байсан шиг байсан чи тэр. Тэг бид өөр ингээд хойл сойлоод ингээд бид өөр одоо тийм адилхан одоо бас биш байлтай юм.
Тэгэхгүй хоёулаа торонхаа нүдэн шилтэй чаг хийсэн фэйсбુક дээр банга хэрэлдэг болохоор адилхан гэж бодд юм болов уу? Би Баратаныг пүүжийг хийсэн гэхээр би гайхчихсан байхгүй. Пүүж ийм амьдрал мэдхгүй хүн штэ. Яг хөө бит хоёрын өссөн орчин бол яг л адилхан л та. Бит хоёр ерөөсөө ганцхан автобусны ганцхан буудлын наан тань өссөн найзууд байхгүй. Тэгтээ одоо юу гэдгийг миний эргэн тойронд байдаг найзууд бол яг нөгөө нэг юм танхаа манхаа бацаан бахта сахилахгүй байсан. Пүүжүүд бол тийм хүүхдүүдээс айгүй хол байсан хүн байхгүй. Гэтэ орчин адилхан. Тэгэхээр Баратан бол ерөөсөө яг пүүжийн хийх жанр биш байсан. Тэгэнгүүт одоо энэ пүүжийг хийх гэдэг байгаа монголоор юу байна да? Монголоор гойд юмгүй. Тий, монголоор гойд юмгүй. Монголоор гойд юмгүй би заавал хийгэж бодож байгаа. Тий. Заавал нөгөө нэг яриад байсан нөгөө олон мөхдөг нийтэн багхгүй. Тэрэн дээр ч гэсэн би өөрөө тоглоод үхмээр байгаад байгаа. Тэр бол бүр яа харахгүй. Энд чинь нөгөө нэг юм байна. Уран бүтээлчийн онцлог байна. Тэгээд дээрэс нь энийг л хийж чадах уран бүтээлч бас тустай байна шүү дээ. Энийг л хийж чадах уран бүтээлч гэдэг тустай байх. Тэрийг пүүж өөрөө зохиолыг нь бичсэндээ ч биш. Тэрийг магадгүй би бичсэн байж болно. Гэхдээ тэрний жанр нь өөрөө яг пүүж зориулсан dark comedy, black comedy, black humor гэдэг бол тустай жанр. Тэгэхээр одоо юу гэдгийг Facebook-ийн маань найзууд харж байвал бит хоёрын постуудыг ингээд анзаараад харахад би энийгээ төнгөсөн, ингээд яжилсан, шоглсон постуудыг харахад минийх бол арай илүү шууд ингээд нялаа хайчдаг. Пүүжих арай илүү подтексттэй далд юмртай байгаад байгааг баг хүмүүс нь маань анзаарах бах. Манай найзууд ч гэсэн анзаарах бах. Тэгэхээр яг тэр утгаараа гэдэг ч юм уу. Би тэр монголоор гойд юмгүүдийг би заавал хийгээсэй гэж боддог. Тэгээд түрүү хэлсэн. Баримтганы жанр дээр бол дахиад бас оролдож хийх байх. Тэгээ эн чинь манайхан ч нөгөө баримтганы жанрын тухай айгу буруу ойлголттой. Тэгээ яг уран сайхны кино хийж чаддгүй баримт кино хийдэг юм биш үү гэдэг ойлголттой байсан үе одоо харин өнгөрч явах шиг байна. Одоо баримт кино ч харин эсрэгээр дэлхийн кино наадмууд хүртэл айгу хүнтэй өмнөөс болоод ингээд гараад ирсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр яг тэр эрвсийн амьдралыг бол би магтана. Дахиад заавал эрвс биш маа гэхэд өөр магадгүй нэг хүний тухай, учир битүүлэг хүний тухай гэдэг ч юм уу. Эрвс шиг далд эрхэмсэг бас нэгэн эрхмийн тухай ч юм уу кино хийгээсэ. Магадгүй багшийнхаа тухай баримт кино хийгээсэ гэж боддог. Эдний багш бас яг эрвс шиг тийм эрхэмсэг уулан дээрээс бүгдийг харж байдаг хүн шүү дээ. Нэгээс бол надаас бүр хамаагүй өмнө нөгөө зохиол бичиж оролдож эхэлсэн болохоор найзаасаа бас аягүй зохиол мохиолоо тал дээр бас түрүү хийсэн те найзаасаа бас ингээд зөвлөгөө мөнгө аавна юм уншвал энэ ч гэсэн над руу чи нэг уншаатгаж гэл тэгээд тэр мөрөн дээр обстой жинкнээсээ бүр яг юм нэгэндээс харамгүй юм хэлдэг байхгүй. За эн чинь бол бүр үнэхээр явахгүй юм байна. Энэ нь ингэж шүү. Биш энийг ингэчүүл яах вэ гэж би. За чи наадах чинь бүтэхгүй юм байна. Тэгээд тэр тал дээр бол тийм зохиолын тал дээр бол нэгэнд бол үнэхээр юм хайртайгаар харамгүй юм үнийг хэлдэг. Бид хоёрын мэдчилгээ бөгөөд салхтай хэлдэг их тийм ойлгохтой ч байдаг. Жаахан хүмүүс гайхаад идэх байхгүй. Та яар ч одоо найз айцагч ямар эвгүй ярьж уулзт юм ээ. Монгол өгөлтэй юу байна авшаа? Хайртай юу навшаа? Баяртай навшаа? Балаа хүүрмэн киноч дуусаагүй юм уу? Нохоох хашиг явж гин үү чи? Тиймэрхүү юм байдаг болохоор ч одоо нэг тийм учиргүй нэг ингээд за баяртай энэ төр гэж ингэдэг болохоор ч одоо нэг хайртай шүү гэж хэлдэггүй шүү дээ. Хайртай шүү гэж хэлэх юм бол араас нь новшоо гэдэг нь заавал дагаад. Амжилтсэ. Тэ сериал гэдэг нь айгүй том ажил, маш том ажил. Тэгэхээр амжилтсэ. За баярлалаа. Найздаа ч гэсэн амжилт хүсье. Хоёулаа бас нэг хийх ажлууд бас байгаа. Тий. Манай найз бас шинэ подкаст эхлүүлсэн байгаа. Гэр бүлийнхээ хүнтэйгээ. Манай Сарна буюу бидний гэр бүлийн хүн бол маш гоё уран бүсгүй байдаг. Үнэлчин. Одоо ингээд над бөгөөд үзэгчд гайхуулах гэдэг юм гоё дээл мэлээ. Өмсөд ирцэн байж байна. Тэгээд найзынхаа подкастыг бас эхнэрийг нь урилгаар гэх юм уу 5K гэж хийж хагаад 5K-гийн оронд нэг одоо хөтлөх сонирхолтой байгаа.
хөтөлнүүдийг байхгүй тавхаг энэ жоо тавхаг муулж чад гоё ярина. За тэгээд бас танаа сайтай хамт олонд уншигчид үзэгчд нь бас бид хоёрын хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу яг сонсож сонирхсонд баярлалаа. Бүгдэд амжилт хүсье. Гэрэлгийгээтэй өдөр гялж яваарай.